За Туркд Сирд болж байгаа асуудлууд бол үнэхээр сэтгэл шимшрүүлж байна. За тэгээ манайхан тэр туслах хүмүүс нь хандивлах ёстой зүйлүүдэд хандивлаад туслах ёстой, аврах ёстой хүмүүс нь аврах ажиллагаа хийгээд анхан шатны тусламжуудаа үзүүлээд ирнэ. За Монголд байгаа хүмүүс өөрсдөө хүн амынхын талаас илүү хувь нь угаартаж үхчихэж одоо тэр юм яриад яг хуу тэр болдог зүйл нь тэнцэнэ болдгоор болол өнгөнөс манай одоо Зайсангийн барилгууд, Улаанбаатар хотын барилгуудаа яар. Тэгээд утаагаа яар. Одоо энэ утааны үйлрэл утаагаа ярьж ав. Дулаан ороод та нар мартчихын дараа жил ингээд утаагаа залгана. За тэгээд энэ дулаан оронгууд одоо энэ асуудлыг ингэж явж байгаа дээр нь энэ асуудлаас харин нэг жишээ аваад барилгуудаа яар, чанаргүй барилгуудаа яар, стандартын дагуу бус баригдсан барилгуудаа яар, орц гарцгүй барилгуудаа яар, чанар муутай материалаар барьсан барилгуудаа яар, барилгын зураг төсвийг нь дураараа өөрчлөөд барьчихсан барилгын гүйцэтгэж компаниудтай яар, тийм ээ. Барилгынхаа дутуу метр квадратуудыг яар. Тэгээд ийм ярих зүйлүүд зөндөө олон байна. Тэгээд жоохон санаа өгчингууд бүр ингээд илэрээ балаараад солиороод явчих юм. Шимшрүүлж байгаа нь үнэн. Гэхдээ та нар өөрсдөө хүртэл одоо нийт одоо саний газар хөдлөлтөөр Туркд нас орж байгаа хүмүүсийн хажууд Монгол улсад зүү бусаар хорж байгаа хүмүүсийн амь нас хэдээр хэмжигдэж байгаа вэ? Дайнтай гэж нэрлэгдэж байгаа Украин гэдэг байгаа. Украин гэж байгаа өнөөдөр Украинд одоо дайны бүс нутагт нас орж байгаа хүмүүсийн тоо Монголд зүү бусаар үхэж байгаа тийм үү? Абортоор, ослоор, эндэгдлэр, тийм ээ, халдлагаар, зам тээврийн осол гэл одоо өчнөө олон юм. Тэгээд энэ бүгдээр нас орж байгаа хүнийхэн тоо энэ улсуудынхаас ч айл хэдийн даваа авчихсан. Өөрсдөө яар монголчуудаа тулгамж байгаа асуудлуудаа яар. Ажил хийж байгаа хүмүүсээ дэмж, шоудж байгаа хүмүүсээ болохоор бүгднийг нам төрөөс зайлуулахын төлөө яваа. Асуудлуудыг чинь ажил хэрэгчээр хүлээж авч байгаа Монгол улсын засгийн газартаа энэ асуудлуудаа албан ёсоор ажил хэрэгчээр тавиа. Тэгэд ингээд ярих юм та нарт их байна л гэж хэл та.